За сайн байцгаана уу? Та бүхэндээ амралтын өдрийн мэндийг хүргэе. За Facebook сайтад маань бичлэг тавигдсанаас хойш нэлээд олон хүмүүс асуулт тавьж мессеж бичиж байсан. За эдгээрүүдэд бид өөрсдийнхөө чадлаар хариулсан боловч нэлээд олон гишүүд сүүлийн үед нэмэгдэж байгаа учраас мөн адилхан асуултуудыг үргэлж тавьж байгаа учраас бид та бүхнийхээ асуултанд хариулахын тулд одоо эдгээр видеонуудыг хийгээд орууллаа. Эдгээр асуултууданд хариулаад орууллаа. За ерөнхий асуултууд бол хоорондоо их адилхан байсан. За тэгэхээр та бүхэн маань энэ видеог үзээд асуултандаа хариулт авлаа гэж үзээрэй. За өшөө сондгоо өөртөө тулгарч байгаа наривчилсан асуулт байвал бид нар рүү ахиж мессеж өчөж болно шүү. За бидэд асуултандаа хариулахын тулд та бүхэндээ гадаад хэлний сонирхолтой баримтуудыг бэлдсэн байна. За эдгээрүүд нь харахад ойлгомжтой юм шиг мөртлөөсөө. За ард нь бол нэлээд олон мэдээллүүд ногдсон байгаа. За эхний баримт руу хэдүүлээ анхаарлаа хандуулъя. За таны хүүхэд 2-оос 7 настай байх юм бол энэ амьдралынхаа хугацаанд одоо 2-оос 7 нас хүрэх хугацаанд 80,000 үгийг цэцэлчихсэн байдаг байна. 80,000 үг гэдэг маань өдөрт дунджаар 13 үг гэсэн үг. За 13 үг нь насанд хүрсэн хүмүүс герман хэл, англи хэл, одоо шинэ гадаад хэлийг сурж байгаа хүмүүст бол 13 үг сурахад нэлээд бэрх байдаг шүү дээ өдөрт, тийм үү? За тэгэхээр энэ чадварыг бол хүүхэд яг орчиндөө тухайн наснда бол маш чадварлаг эзэмшиж гисэн. За тэгээд маш одоо хоёр хэлтэй ээж автай хүүхдүүд бол тэр хоёр хэлийг яг төрлөх хэлээ болгоод хоёулангийн зэрэг адилхан хэмжээнд эзэмшиж чаддаг байна. За тэгэхээр та бүхэн маань эндээс ажиглаж байгаа хүүхд бол 2-оос 7 наснда орчноосоо шалтгаалаад тухайн хэлийг бол сурдаг байна. За 2-оос 7 настай хүүхэдтэй ээжүүд манд бол одоо Монголын нөхцөлд хүүхдэд хэл сургахыг хүсэж байгаа бол та бүхэн маань хүүхдэд гадаад багштай цэцэрлэгт явуулах юм уу? Эсвэл YouTube сувгаар одоо хэл сургаж болох юм. За хэрвээ таны хэлний мэдлэг C1-ийн түвшинд тухайн улсын иргэн шиг ярьж чаддаг бол хүүхдтэйгээ та бас өөрийнхөө эзэмшсэн хэлээр одоо гэр дотроо ярьж хүүхдийнхээ хэлний мэдлэгийг сайжруулаарай. За дундаас доошо та өөрийнхөө хэлний мэдлэгт нэлээд одоо сэтгэл дундуур эсвэл болгоомжилж ханддаг бол хүүхдтэйгээ энэ хэлээр яасны хэрэггүй. Яагаад гэвэл хүүхэд буруу сурах аюултай учраас буруу сурсан зүйлийг сүлд засаж залруулахад маш их цаг хугацаа шаарддаг. Буруу сурсан зүйл залруулагдахад маш хүнд байдаг учраас та хүүхдтэйгээ ярилцахаас болгоомжлоорой. За YouTube суугаараа одоо тэр хүүхдийг яг цагийн менежменттэй өдөрт 1-2 цагийн хооронд YouTube-ээс хичээл сургах юм уу? Эсвэл бол одоо гадаад цэцэрлэгүүдэд явуулж тэр сурсан зүйлийг нь гэртэн ирэхлээр нь давтуулж тоглоом хэлбэрээр тоглоомуудтай хойлж үзүүлэх юм уу? Ингэж хэлээд системтэйгээр менежменттэй хүүхдэд хэл сургаарай. Тоглоомоор бол хүүхдүүд маш их зүйлийг сурдаг шүү дээ. Ээжүүд маань ажиллаж иж магадгүй одоо та хүүхдэд 2-оос 3 цаг YouTube үзүүлсний дараа хүүхд маань англиар тоо сурчсан, англиар өнгө сурчсан байдгийг ээж нар маань бол анзаарч байгаа. За ингээд 2 дугаар баримт руугаа оръё. Та хэлийг хичнээн эрт сурна төдий чинээ таны одоо хэлний тухайн хэлтэй холбогдох сэтгэл хөдлөл нь бол нэлээд өндөр болж эхэлдэг байна. За жишээ авъя л да, бид нар одоо герман хэл үзэж байгаа учраас тийм үү. За би 3 сарын өмнө герман хэлийг үзсэн А1-ийн төвшөнд ярьдаг болсон байлаа гэж бодъё. За тэгэхэд миний хэлний мэдлэг яг тухайн хэлний тэр яруу найраг эсвэл одоо кино үзээд ойлгох юм уу те, эсвэл ямар нэгэн хүнээс муу үг сонсчод энэ надад муухай үг хэлжлээ, эсвэл хайрын үг сонсоод энэ надад хайрын үг, энэ хүн надад хайрын үг хэллээ гэх зэрэг мэдрэмжүүдийг авах нь бага байдаг. Яагаад гэвэл энэ үгнүүд нь бол танд нэгдүгээр чихэн тоногшоогүй, хоёрдугаар таны үгсийн сан маш бага байдаг учраас энэ дээр бол цаг хугацаа шаарддаг байна. За хичнээн урт хугацаанд 4-5 жил сураад ирэх юм бол та кино үзээд ойлгоно. Тухайн хүний хэлд ямар нэгэн хүн танд муухай үг хэлэх юм уу, эсвэл сайхан үг хэлэхэд бол тэрэн дээр сэтгэл хөдлөлүүд нь нэлээд өндөр болж эхэлдэг байна. За 3 дугаар баримт бол таны гадаад хэл таны орлогыг нэмэгдүүлнэ. За энэ бол мэдээж нэлээд тодорхой зүйл. Та хэрвээ одоо
төрсөн нутагтаа өөрийнхөө мэрэгчлэр ажиллаж байгаа. Тэгээд англи юм уу, ямар нэг Япон, Солонгос, Герман хэлтэй байхад тухайн оронд очиод өөрийнхөө мэрэгчлэр бас яг дэлхийн түвшинд өөрийгөө одоо ажлын байрны зах зээл дээр өөрийнхөө чадварыг сорьж бас өөрийнхөө хэлээр дамжуулаад ажиллаж болох нь яг тухайн орны хүмүүстэй адилхан өрсөлдөөнтэйгээр амьдарч чадах нэ. За тийм учраас гадаад хэл бол ийм маш чухал ач холбогдолтой байдаг байна. За мөн гадаад хэлний мэдлэг дээрээ суйрлаж та бас өөр бусад вебсайтуудаас мэдээллийг авч тохон Монголд болж байгаа, Монголд ирж байгаа мэдээллүүд нь үнэн байна уу, үгүй байна уу гэдгийг бас анализ хийж үзэх боломжтой болдог. За тэгэхээр гадаад хэл сурсан хүмүүс маань анализ хийх чадамжтай байдаг байна. За ингээд ерөнхий асуулт руугаа бүх хүмүүсийн ер нь надаас байнга асуудаг асуулт руугаа оръё. За гадаад хэлийг яаж хэрхэн хурдан сурах вэ гэсэн асуултыг хүмүүс маань нэлээх тавьж байгаа. За тэгэхээр хамгийн нэгдүгээр би танд хэлэх зүйл бол таны өөрийн сонирхол тухайн хэлэнд та өөрийгөө аль хэр сонирхолтой байгааг асууж үзээрэй. За яагаад энийг асууж байна вэ гэвэл дотоод хүн маань өөрөө маш ямар нэгэн зүйлд маш сонирхолтой байх юм бол тухайн зүйлийг маш хурдцтайгаар сурдаг. Яагаад гэвэл тэр сонирхол нь хүнийг өөрөө өдөөж орноос нь босгож ширээний ард суулгаж тэр зүйлийг хийлэгдэг. За мөн хоёрдугаарт бол таны зорилго байна. За зорилго нь бол та үнэхээр тэр зорилгодоо хүрий. Одоо хэдэн жилийн хугацаанд би герман хэлийг тэрэм төвшөнд сураад за тэнд ажиллаж байх болно гэсэн таны зорилго, тэр өрөөдгөө харж байгаа төлөвлөлт таныг бас босгож ирж таныг маш их мотивацийн буюу таны сурах сэтлийг одоо төрүүлдэг байна. Хүн машинаас юугаараа ялгаатай гэдэг вэ гэхээр сэтгэл хөдлөл, тэр мотивацийн гэдэг юмараа ялгаатай байдаг шүү дээ, тийм үү? Таны тэр зорилгодоо хүрнэ гэсэн хүсэл тэмүүлэл маань жижигхэн бэрхшээлүүдийг бол маш амархнаар шийдэж чаддаг чадвартай болгодог. Тийм учраас та дотоод хүнээ маш сайн асуугаад өөрийнхөө хүсэл сонирхлыг тэгээд үүн дээрээс нь өөрийнхөө зорилгыг одоо үйлчилж шат дараалалтаагаар бичиж тавьж байгаад за би 3 сарын дотор А1-ийн түвшинтэй болно, 2 сарын дотор ярьж чаддаг болно ингээд бүх зүйлүүдээ төлөвлөх юм бол та нэлийн төлөвлөгөөний дагуу ажиллах юм бол та бол маш хурдцтайгаар хэлээ сайжруулж чадах нэ. За үүн дээр нэмэгдээд таны сахилах бат байгаа. Хичнээн өөрөө зоригтой, хичнээн өөрөө хүсэл сонирхолтой ч гэсэндээ зарим нэг өдрүүдэд салхуу өрнө, зарим нэг өдрүүдэд одоо тухайн хэл хийх даалгавраа хиймээргүй санагдана. Альсвал нэг 7 хоног одоо амарчмаарч юм шиг санагддаг шүү дээ. За тэгэхээр хэлийг сурна, ямар нэг шин зүйлийг сурна маань гэдэг маань тэрийг хүн өөртөө хөвшүүлж бүр сайн суртал бол хагас цэрэгжилтийн байдалтайгаар сурах хэрэгтэй байдаг. За өөрийгөө үнэхээр за би энийг сурчлаа, би одоо эндээс босож яваад энийг гадаа гараад хэрэглэж чадна гэсэн тохиолдолд бол энэ зүйлээ орхиж одоо практик дээр буюу одоо нийгэмтэй харилцаж өөрийгөө туршиж үзэх хэрэгтэй. За хүмүүс маань хэлийг сурж байх хугацаанд грамматика зөвхөн үзсээр агаад одоо ярих, тийм сонсох бас өөрийнхөө бичих чадваруудыг мартчихдаг. За тэгээд энэ маань үзэж нэлээд олон сар жил үзэж дууссаны дараа ярих гад бичих гээд ингээд явхлаар хүмүүс маань болохгүй болоод ирэнгүүт нь тэрнийг бас шантраад хайчдаг. Тийм учраас би бол одоо өөрийнхөө хичээл зааж байгаа хүүхдүүдэд бол маш их сонсгоол, бичих, мөн ярих чадварууд дээр ажиллах тийм даалгавруудыг маш их өгдөг. За тэгэхээр та хэд маань ч гэсэндээ тэр чадваруудаа хамтд нь хөгжүүлээд яваарай. За тэгээд дөрөвт хэлэх одоо гол зүйл маань бол дэлхий бол глобалчлагдсан гэдгийг бүгдээрээ мэдж байгаа. Монгол хэлэнд нэг юм хэл зүг байдаг шүү дээ. Хэлгүй бол хөлгүй гэдэг. Та одоо хүн болгон ер нь бол хоёр дахь хэлийг баг их хэлшгэ мэддэг болчихсон. Тэрнийг бол зүгээр ер нь бол одоо ус агаар шиг одоо өөрийн мэдлэгөө хэрэгэлдэг болчихсон үе. Тийм учраас та ч гэсэндээ гадаад хэлэндээ бага зэрэгээр анхаарал бас хоёр дахь хэлийг ядаж одоо C1 төрлөх хэл болтлоо сурахгүй маа гэхэд би нэг дундаж төсөнд сураад мэдээллийг бас гаднаас аваад харьцуулж өөрийнхөө хэл дээр харьцуул сурдаг болоорой гэж зөвлөмөр байна. За тэгэхээр дараагийн слайд руу оръё. За хүн өөрөө
компьютер юм уу ямар нэг техник биш учраас албатаж болвол хүн өөртөө юм сургана гэж байхгүй. Тийм учраас та өөрийнхөө бас сэтгэл зүй, өөрийнхөө зуршлыг мөн өөрийнхөө өдөр тутмын хийж байгаа үйлдэлүүдээ өөрийгөө бас ажиглаарай. За би юунд дуртай, хідээс босч байна уу? Тэ би юу идэж байна? Намайг юу ядрааж байна? Би өдрийн хэдэн цагт нь би идэвхтэйгээр сурч чадах боломжтой юм байна гэдэг болгонод та бүхэн маань ажиглаарай. За энийг ажигласныхаа дараа одоо өөртөө өдрийн план гаргаарай. Өдрийн план гаргаснараа та яг уу гэхэлэр тухайн одоо яг тэр идэвхтэй юм сурах хүсэлтэй байгаа тэр цагаа олно. Тэр цагтаа бол яг босч өглөө одоо жишээлбэл зарим хүмүүс бол өглөөгөр босоод өглөө маш их идэвхтэйгээр юм хийдэг. Зарим хүмүүс бол нэлээд оройн цагаар хийж байгаа. Оройгоор бол нэлээд идэвхтэй хийдэг. За тэгэхээр би та хэдтэй зөвлөхөд бол өдрийн нарны гэрэл бол хүнд маш их хэрэг болдог учраас шөнө бол унтах хэвээр 8 цагаа дандаа унтаж байгаарай. Өдрөөр за оройгоор хэтэрхий тийм удаан суулгуугаар болж өгвөл өдрийн цагаар зэмнүүд нэгэн зүйлийг хийж байгаарай. Мөн их бити дээрээ гэж хэлмээр байна. За их идэх юм бол толгойн дох цус маань ходоод руу яваад толгой ерөөсөө ажиллаж өгдөггүй унтмаар санагддаг, маш их залхуу болдог. За хүмүүс маань нэлээд бие ажиглаагүй тэр зүйлүүдийг мэдгүйгээсээ болоод стресстэй үед хүн маш их идмээр санагдана, бас тамхи татмаар санагддаг томчул маань. За тэгэхээр эдгээрүүдийг бол стресстэй байгаа үед за би стресстэй дэрлээ хоолоо багасгах ингээд тэрний хооронд тасгал хийж өөрийгөө идэвхжүүлээрэй гэж хэлмээр байна. За тэгээд та бүхэндээ ерөнхий зүйлүүдийг бол хэлж өгье. Яаж та өөрийгөө идэвхжүүлж, яаж та хэлийг сурах вэ? Ер нь өдөр тутамдаа юуг анхаарах хэрэгтэй вэ? Ер нь одоо хэл сурах гэж байгаа хүн юуг ойлгож, юуг анхаарах хэрэгтэй вэ гэдгийг би танд хэлж өгье. За эхнийх бол та тухайн одоо хэлээр дамжуулж, тухайн сурж байгаа зүйлээрээ дамжуулж юунд хүрэх гэж байгаа та зорилгоо тодорхойлоорой. Зорилго бол маш чухал. Яагаад гэвэл та зорилгогүйгээр ямар нэг юмыг сурахгүй шүү дээ, тийм үү? Тэгэхээр зорилгоо бол тад маш сайн тодорхойлж өгөх нь байна. За хоёрдугаарт бол юу гэхлээр та зорилгоо тодорхойлсныхоо дараа зорилгынхоо зорилтуудыг бичээрэй. За жишээлбэл одоо би герман хэл сураад герман хэлээрээ дамжуулж германд суралцах сонирхолтой, эсвэл германд ажиллах сонирхолтой гэж байгаа бол та тэр зорилгодоо хүрэхийн тулд ямар зорилтууд танд байгааг бичиж өөртөө бичээрэй. Жишээлбэл та герман руу одоо сурахын тулд та хэлнийхээ мэдлэгийг одоо батлах ёстой. Тийм учраас Гёте институтийн шалгалтыг өгнө. Гёте институтийн C2-ын шалгалтыг өгөхөд танд хэдэн сар хэрэгтэй байна? Яаж бэлдэх ёстой? Хувь хүнийхээ талаас, сэтгэл зүйн талаасаа бас өөрийнхөө сэтгэл зүй яаж бэлдэх үү? Өдөрт хэдэн цагаар сууж бэлдэх үү? Өглөө хэдэн цагаас босоод хэдэн үг цээжлэх үү гэдэг бүх тэр жижигхэн алхмуудаа өөртөө бичиж зорилтууд болгож бичээрэй. За ингэж бичснийхаа дараа одоо тэр сурах гэж байгаа хэлнийхаа сурах гэж байгаа одоо зүйлийнхаа бүтцийг нь өөртөө ойлгуулаарай. За энэ нь бол ийм бүтцтэй ийм зүйл байна. За жишээлбэл герман хэл бол герман язгуурын хэл гэдгийг хүн болгон мэдж байгаа. За латин үсэг буюу одоо А, Б, С, Д гэдэг үсгнүүд хэрэгэлдэг, артиклаар хувирдаг. Монгол хэл бол алтай язгуурын хэл нөхцлөөр хувираа явдаг тийм хэл шүү дээ, тийм үү? Тэгэхээр тэр хэлнийхээ бүтцийг за миний монгол хэлтэй бол ийм одоо монгол хэлнээс бол ийм ялгаатай юм байна. Би энэн дээр анхаарах хэрэгтэй юм гэдэг бүтцүүдийг бол та анхаарах хэрэгтэй. За дөрөвдүгээрт бол хувийн сахилга бат бол маш их хэрэгтэй. Хувийн сахилга батгүйгээр бол та ямар нэгэн зүйлийг хичнээн дуртай байлаа гэж сурахгүй. Би танд түрүүний слайдн дээр хэлжсэн. Одоо өөрийн гэсэн хүсэл зорилготой тэгээд тийм байгаа тохиолдолд бас хувийн сахилга бат хэрэг болдгоо шүү. Хичнээн тухай зүйлийг хийгээд сонирхолтой байлаа гэсэндээ зарим үед итгэх бол маш их буурдаг. Тийм учраас за би энийг зорилготой хүрэхийн тулд энэ амьдралаасаа цаг зарцуулаад энийг сурж байгаа учраас гэдэг утгаар та энэ дээр сахилга баттай хагас зэрэгжилтийн байдалтай тухайн зүйлийг тухайн ямар нэг төвшөнд хүртэл нь өөрийгөө сахилга баттайгаар одоо авч явж тухайн зүйлийг сураарай. За 6-ад нь бол танд би зөвлөх юм гэвэл одоо цаг гаргаж байх дандаа цаг гаргаж байх. Энэ бол бас л сахилга баттай холбоотой зүйл. Гэхдээ одоо цаг гаргаж байна гэдэг нь юу гэсэн үг юм гэвэл
өдөрт та үнэхээр зав байхгүй яванд одоо тэр сурж байгаа зүйлдээ нэг ч гэсэн эргүүлээд төвтрээ харах зав байхгүй бол та одоо юм жижигхэн картуудыг кармандаа хийж яваад ч юм уу эсвэл утасны апаар ашиглаж та ямар нэгэн үгийг эсвэл ямар нэгэн грамматика 10 минутыг ч гэсэн 10 минут гэлгүйгээр тухайн зүйлийг нэг удаа сөхөөд хараарай. За энэ нь бол тархиныхаа системд та мэдээллийг оруулж ахиж сэргээж байна гэсэн үг. За 7 дугаарт нь бол байнга давтах гэдэг маань юу гэсэн үг вэ гэхээр за энэ нь бол сэтгэл судлаачдын онлоор бол батлагдсан онлоогоо энэ юу вэ гэхээр насанд хүрсэн хүмүүс маань за би түрүүний дээдлийн слайдн дээр баримт нэг дээр хэлчихсэн шүү дээ. 7 нас хүртэл хүүхэд бол хэлийг маш сайн сурдаг. За 7 наснаас бол хэл сурах чадвар нь бол нэлээд буурч эхэлдэг. За 12 нас хүртэл бол ерөнхийдөө бол нэлээд сайн сурна. За хүний нас ахих тусмаа хүмүүсийн тогтоох чадвар болон тэр бүх зүйлүүд нь буурч эхэлдэг. Энэ нь юутай холбоотой вэ гэхээр одоо насанд хүрсэн хүмүүс маань бол амьдралын проблем, хүүхдээ яаж одоо цэцэрлэгт нөхөх үү, авах уу, ажуугаар нь хийн гэдэг маш их олон бодох зүйлүүд их гарч ирж байдаг шүү дээ, тийм үү. Тэгэхээр энэ бодлууд маань биднийг өөрсдөнгийн яг тухайн зүйлд төвлөрөхөд маш их саад болдог. За хүүхэд бол шал өөр тэднэрт бодох зүйл байхгүйгээр шууд тэрнийг тоглоом тоглож байгаа юм шиг сурч эхэлдэг болохоор том хүмүүс маань юун дээр анхаарах уу гэхээр энийг одоо бодлоо сайн зэгцэлж бүх тэр толгооноос бүх проблемуудыг авч хагаад тухайн зүйлд анхаарлаа хандуулж хагаад за тэгээд байнга давтдаг болох нэ. За том хүмүүсийн нэг авууштай том даваа тал нь юу вэ гэхээр хүүхдүүдээс маш структуртай буюу одоо системтэйгээр юмыг сайн ойлгож чаддаг. Ард нь байгаа нуугдж байгаа тэр бүх одоо информационуудыг бол ойлгож чаддаг учраас том хүмүүс бол өөрсдөндөө тэр тухайн шин зүйлийг сурахад маш амарчилж чаддгаараа давуу талтай. За жишээ нь би та хэдэд нэг жишээ авъя л да. Хэрвээ бид нарт бичгийн машин дээр эсвэл одоо энэ компьютер дээр 13-ны одоо бичлэлт сурлаа гэж бодъё. Эхний 7 хоногт бол та 2-3-аараа ингээд компьютер дээр удаан одоо шивнэ. 2 дахь 7 хоногт 2-3-аараа 3 дахь 7 хоногт 4-3-аараа ч юм уу тий. За ингээд сарын дараа бол 13-аараа та энийг байнга давтаад авах юм бол бүр өөрийнхөө төрлөх хэл одоо төрлөх чаддаг байсан юм шиг сурна. Ягаад гэвэл энэ бол давталтын хүчээр маш их зүйлийг сурдаг. Энэнд бол нэлээд цаг орно. Тийм учраас хүмүүс маань залхуурахгүйгээр давтах нэ. Давтснараа хүн бол нэлээд зүйлийг маш чадварлагаар эзэмсэж чаддаг. За ингээд 8 дугаарх нь бол өөрийгөө урамшуулж байх. За тэгэхээр Америкийн нэгдсэн улсын сэтгэл судлаач 1904-өөс 1990 онд одоо амьдарч байсан Фридрих Скиннер гэж хүн байгаа. Энэ хүний гайхалтай одоо туршилтуудын нэг нь бол Skinner box гэж дэлхийн нийтэд алдартай болсон тийм туршилт байгаа. За энэ Скиннер эрдэмтэн одоо Фридрих Скиннер маань юуг олж мэдсэн бэ гэвэл хүн болон амьтан ямар одоо нэгэн зүйлийг сурахдаа ямар нэгэн биллион өнгө буюу шагнал авч өөрийгөө урамшуулснараа маш их эрч хүчийг олж аваад тухайн зүйлийг маш хурдан сурдаг гэж одоо гэдсэн онлыг гаргасан. Энэ нь бол батлагдсан онлоогоо. За тийм учраас та бүхэн ямар нэгэн шин зүйл сураад ямар нэгэн левел буюу төвшөнд хүрснээрээ та бүхэн за энэ төвшөнд би үнэхээр сайн хүрлээ, энийг үнэндээ сайн хийж чадлаа гэсэн тохиолдолд өөрийгөө ямар нэгэн байдлаар урамшуулаарай. За ингээд эдгээр зүйлүүдийг та хэд маань өөртөө ойлгуулчихсан мөн эдгээр зүйлүүдийг өөртөө хийж чадсан тохиолдолд шинэ юм сурахад бол та бүхэн маш хурдтайгаар сурна гэж би найдаж байна. За тэгэхээр гадаад хэлний үн цэнийг өөрсдөндөө ойлгуулад мөн гадаад хэлийг та бүхэн маань маргааш гэж хойшлуулгүйгээр сураарай. Мөн өөрсдийнхөө мэдлэгт маш том хөрөнгө оруулалт хийж байгаа гэдгийг та бүхэндээ энд хэлмээр байна. За өөр асуултууд байвал та бүхэн маань над руу явуулаарай. Би завтай үедээ хариулж авах болно. Ингээд амралтын өдрийг сайхан өнгөрүүлээрэй. Баярлалаа.